Сайн байцгаана уу, та бүхэндээ бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэг маань эхлээд бэлэн болсон байна. За өнөөдрийн хэргийг нэгэн сонсогч байгаа хүсэлтээр хүргэж байна. За ингээд хэрэгтэй орцгоё. А10 хурдны зам буюу францчуудын нэрлэгээр Лагитен, Парисын бүсээс эхлэн Орлеан, Булва, Тур, Пуатье хотуудаар дайран өнгөрч Бордо хот хүртэл нийт 557 км үргэлжилдэг бөгөөд Францын хамгийн урт хурдны зам юм. 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдөр энэ урт хурдны замын Булва хотын ойролцоох Сюэвр тосхны хэсгээр автомашинууд тасралтгүй өнгөрч байсан. Зуны амралтын оргил үе таарсан учраас зам ердийнхөөсөө ч илүү ачаалалтай байсан бөгөөд олон мянган гэр бүл нарлаг өмнөд бүсүүд рүү аялахаар явцгааж байсан. Тэр өдрийн үдээс хойш 15 цаг өнгөрч байх үед Coffee Route компанийн ажилчид хурдны замын хажуугийн өндөр ургасан өвсийг хадаж байдаг. Энэ бол тэдний өдөр бүр хийдэг жирийн л ажил. Гэтэл нэг ажилтны анхаарлыг замын хамгаалтын хаалтын цаана ямар нэгэн зүйл татсан. Тэр сониудрхон ойртон очиход бүтээлгэнд ороосон зүйл байсан бөгөөд хүүхдийн толгой болон хөлн цохож байдаг. Бүтээлгэнд ороолцдог хүүхэд охин хүүхэд байсан бөгөөд аль хэдийн нас барсан байж. Ажилтан тэр даруй цагдаад мэдэгдсэн бөгөөд удалгүй Булва хотын хурдны замын цагдаанаар хэргийн газарт ирсэн. Цогцос ойролцоогоор 2 м хагас сүргэнтэй 45 градусын наалуутай жалганд байх бөгөөд охины толгой доош харсан байдалтай байв. Хин нэгэн цогцыг яаран сандрантын дорхойд явсан нь тодорхой байсан. Ингээд цогцыг задлан шинжилгээнд явуулсан бөгөөд үр дүн нь мөрдөн байцаагчдыг зочирдуулсан. Дөнгөж 4 юм уу 5 орчим настай охины бие дээр олон жилийн турш үргэлжилсэн хүчирхийлэл, хүний хатсан мөрүүдээс гадна нэг хөхний товчон тасарч алга болсон байв. Шүүх эмч нарын үзэж байгаагаар эдгээр хазалтыг насанд хүрсэн том эрэгтэй хүн бус харин жижиг эрүүтэй хүн, магадгүй эмэгтэй хүн эсвэл өсвөр насны хүүхэд үлдээсэн бололтой байж. Мөн охины биен дээр халуун эндүүгээр тулсан мэт соргиуд, эмчилгээ хийлгээгүйгээр эдгэрсэн хуучин хугарал олон илэрсэн нь одоо түүнийг удаан хугацаанд хүчирхийлэлд өртөж байсныг харуулж байсан бөгөөд охины үхэл осол биш харин аимшигтын хүчирхийллийн үр дагавар байсан. Гэмт этгээд нь түүнд ойр хүн байх магадлал өндөр гэж шүүх шинжилгээний эмчнэр хэлсэн байна. Хүүхэд алга болсон бол эцэг эхэн цагдаад хандна, хуршүүд нь санаа зовно, сургууль эсвэл цэцэрлэг нь мэдээлэл өгнө гэж мөрдөгчд бодож байсан бөгөөд удалгүй хүүхдийн нэр хаяг гэр бүлийг олж тогтооно гэдэгтээ итгэлтэй байсан ч хэрэг эсэргээрээ эргэсэн. Түүнийг хайсан нэг ч хүн байгаагүй, ойр дотных нь хүмүүсээс тусламж хүссэн ямар ч дуудлага ирээгүй. Ингээд мөрдөн байцаагчид олон нийтээс тусламж хүсгээр шийдэж яг л далайд шилтэй захаа шидэж байгаа мэд найдвар тавин гэрч хайх зар тараасан байна. Тэд охины зургийг орон нутгийн хэвлүүдэд илгээсэн боловч зарим сонин хэвлэл тэр зургийг шууд нийтлэхээс татгалцсан. Учир нь зураг дээр охины нүүр маш хүнд гэмтсэн байсан. Хүчирхийллийн уул мөр нь маш тод харагдаж байсан. Иймээс редакцийн ажилтнууд уншигчдад ийм аимшигтэй зүр зураг үзүүлэх нь зөв эсэх талаар удаан хэлэлцсэний эцэст зургийг хэвлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Үүний дараа мөрдөн байцаагчид болон мэргэжилтнүүд охины зургийг дахин боловсруулж шарх сорвыг аль болох арилган амьд байх үеийн дүр төрхийг сэргээхийг оролцсон байна. Тухайн үед Францад анх удаа ийм төрлийн зураг засварын аргыг эрүүгийн мөрдөн шалгалтанд ашигласан байна. Ингээд засварласан гэрэл зургуудыг тарааж зар сурталчилгааны самбарууд дээр байрлуулан сонин хэвлэлээр нийтсэн. Тэр өдөр А10 хурдны замаар явсан 11,000 гаруй амрагчдын хэн нэг нь түүнийг харсан байж магадгүй гэсэн найдвар байсаар байсан. За зургийг олон мянган хүн харсан ч хинч охиныг таниагүй, хинч нэрийг нь хэлж чадаагүй. Хинч түүний гэр бүлийг зааж өгөөдөл бүх оролдлого талаар өнгөрсөн. Ингээд хүчирхийлэлд өртсөн тэр бяцхан охин нэргүүхээ өрүүлдэж мөрдөн байцаагчдын өмнө тайлбарлахад бэрх нэгэн нууц улам бүр гүнзгийрсээр байлаа. Мөрдөн байцаагчдын хувьд хамгийн ойлгомжгүй зүйл нь энэ охины нас байсан. 4 юм уу 5 орчим настай хүүхэд гэдэг хаанаас ч гарч ирсэн бэ, хэний ч мэдгүй хүн байж таарахгүй. Тэр заавал төрсний бүртгэлтэй, аль бие усны бичиг баримттай ямар нэгэн байгууллагад бүртгэгдсэн байх ёстой. Гэвч цаг хугацаа өнгөрсөөр охины цогцсыг олсноос хойш 3-7 хоног өнгөрөхөд ч түүний хэн болох талаар ямар ч мэдээлэл гарч ирээгүй. Ингээд хуулийн дагуу түүнийг олдсон газрынхан нутаг дэвсгэр болох Сюэвр тосхонд оршуулахаар шийддэг. Овоггүй, нэргүй, төрсөн онсаар өдөр тодорхойгүй энэ хүүхдэд ядаж хүний ёсоор оршуулга хийх ёстой гэж бүгд үзсэн байна. 1987 оны 9-р сарын 9-ний өдөр жижигхэн авсыг тосгоны орсон суугчид даган алхаж оршуулгын газар хүргэж үл таних охинд сүүлчийн хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү Сюэвр тосгон үл таних охины эцсийн амрах газар болж нутгийн иргэд нь түүний дурсамжийг хамгаалагчид болон үлдсэн. Аимшигтэй эмгэнэлт явдал дундаас ч
хүнлэг чанар төрж чаддгийг энэ хэрэг харуулсан гэж тэд үздэг байв. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа мухардмал байдалд хэвээр байлаа. Мөрдөн байцаагчид хүүхдийн асуудал хариуцсан шүүгчид, нийгмийн ажилтнууд болон хүүхэд хамгааллын байгууллагуудтай холбоо тогтоож ойролцоо хотуудын бүх бүртгэлийг шалгаж эхэлсэн ч үр дүн нь дахиад л хоосон. Эцэст нь шүүгч мөрдөн шалгах ажиллагааг орон нутгийн түвшнөөс үндэсний хэмжээний ажиллагаа болгохоор шийдэж, тэр үеийн боловсролын сайд Лионел Жоспаны зөвлөхүүдтэй уулзаж гэр бүлийн тэтгэмж авч буй хүүхдүүдийн мэдээллийг сургуулийн бүртгэлтэй тулган шалгах компьютерийн систем бий болгох талаар ярилцсан байна. Тухайн үеийн Францын хувьд энэ бол маш шинэлэг санаа байсан. Үүний зэрэгцээ мөрдөгчид тухайн үеийн нөхцөлд бараг боломжгүй мэт санагдах асар том ажиллагаа эхлүүлсэн. Франц даяар 66 мянган сургуулийг шалгаж хичээлийн шинжээл эхлэхэд сургуультай ирэх ёстой байсан ч ирээгүй хүүхдүүдийн мэдээллийг нэг бүрчлэн нягтлсан байна. Тэд гэр бүл бүр дээр очиж хүүхэд хаана байгаа, яагаад хичээлдээ ирээгүйг асууж тодруулдаг байсан ч шалгалт бүрийн ард энгийн тайлбар гарч ирж байсан. Зарим гэр бүл өөр газар нүүсэн байсан бол зарим хүүхэд өөр сургуульд шилжсэн эсвэл өөр хотод амьдарч байсан аж. Оглион хотын мөрдөн шалгах хэлтсээс Францын бүх жандармын нэгжүүдтэй холбоо тогтоож охины зургийг тараан өөрсдийн нутаг дэвсгэрт ямар нэгэн мэдээлэл олж болох эсхийг шалгах үүрэг өгсөн байна. Улс даяар олон зуун мөрдөгч, олон арван байгууллага нэг зорилгын төлөө ажиллаж байсан бөгөөд энэ өргөн хүрээтэй хамтын ажиллагааны ачаар удахгүй үр дүнд хүрнэ гэсэн итгэлтэй байсан. 2 жилийн турш уйггүй ажиллаж 120 мянга гаруй эрен сурвалжлах зар тараан Францын өнцөг булан бүрт ажилдаг 6 мянга гаруй удаа эмчээс мэдээлэл цуглуулсан ч мөрдөн байцаагчид охины хэн болохыг тогтоож чадаагүй. Мөн 1993 он гэхэд охины цогцсыг олсноос хойш 6 жил өнгөрсөн ч ямар ч үр дүнгүй хэвээр л байсан. Ийм нөхцөлд шүүгч тухайн үеийн алдартай телевизийн хөтлөгч Жак Пхаделийн бэлтгэдэг Témoin numéro 1 буюу нэг номерын гэрч гих нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн байна. Франц даяар үзэгчтэй уг нэвтрүүлгийн зорилго нь шийдэгдээгүй эрүүгийн хэрэгүүдийг олон нийтэд хүргэж, шин гэрч эсвэл шин мэдэл олох явдал байсан. Нэвтрүүлэг цацагдсны дараа хэдэн 10 хүн холбоо барьж янз бүрийн мэдээлэл өгсөн ч ихэнх нь шалгалтын явцад хэрэггүй болох нь тогтоогдсон. Харин нэгэн автомашины зорчигчийн мэдүүлэг мөрдөн байцаагчдын анхаарлыг илүү татсан байна. Тэр хүн 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Парис руу явж байхдаа зорчигчийн суудалд сууж байсан тул замын эргэн тойрныг ажиглан явж байж. Охины цогцос олдсон газартай яг таарах хэсэгт замын хажууд зогссон нэгэн автомашиныг харснаа сансан юм байна. Тиймээс телевизийн нэвтрүүлэгт оролцсон харсан бүхнээ тайлбарлаж ярьж өгсөн. Энэ мэдүүлгийн дараа мөрдөн шалгалтыг дахин нээсэн боловч харамсалтай нь тэр машины эзэн хэн байсан, үнэхээр хэрэгтэй холбоотой эсхийг тогтоож чадаагүй. Хэдийгээр уг мэдээлэл хэрэг шийдвэрлэхэд шууд ахиц авчираагүй ч асар чухал үр дагавартай байсан. Учир нь энэхүү шинэ мөрдөн шалгалтын ачаар хэрэг хүн хилцэх хугацаа дуусч хаагдахаас сэргийлж чадсан юм байна. 2007 онд мөрдөгчид өмнөх мөрдөн шалгалтын бүх материалыг дахин нэгтэлж байхдаа нэгэн чухал санаа гаргаж ирсэн. 20 жилийн турш бараг бүх боломжит мөрийг шалгасан ч үр дүнд хүрээгүй байсан тул тэд энэ удаад хүмүүсийн мэдүүлэг, шин гэрч хайхаас илүүтэйгээр шинжлэх ухааны хөгжилд найдахаар шийдсэн байна. Аз болоход охиныг ороосон цэнхэр бүтээлээ өмсөж явсан хувцснууд гээд бүх зүйл хуульд заасан журмын дагуу битүүмжлэгдэн хадгалагдсан байсан бөгөөд олон жилийн турш хинч тэдгээрт хүрээгүй байв. Үнэн дээр тухайн үеийн мөрдөгчид магадгүй хизээ нэгэн өдөр эдгээр хувцас эд мөрийн баримтууд өөрсдөө ярьж эхлэнэ гэж бодож байсан. Ингээд битүүмжилсэн эд мөрийн баримтуудаа дахин гаргаж Нонт хотод байрладаг шүүхийн генетикийн шинжилгээний лаборатори руу илгээсэн байна. Тентхийн мэрэгжилтнүүд охины хувцас бүрийг маш нарийн шинжилж нүдэнд үл үзэгдэх өчүүхэн ол мөрүүдийг хүртэл шалгасан. Тэгээд олон жилийн турш огт хөдөлгөөнгүй байсан энэ хэрэгт гинтийн эргэлт гарч анх удаа мөрдөн байцаагчид бодтой шинэ баримт олж авсан байна. Шинжилгээний үр дүнд охины хувцснаас хэд хэдэн ДНХ илэрдэг. Хамгийн сонирхолтой нь эдгээр уул мөрүүд хоорондоо холбоотой нэг гэр бүлийн хүмүүсийг байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Нэг эрэгтэй, 2 эмэгтэй хүний ДНХ илэрсэн юм байна. Илэрсэн генетикийн мэдээллийг тусгаарлан авч үндэсний мэдээллийн санд бүртгэж хадгалсан.
За мөрдөгчд өнөөдөр биш юмаа гэхэд одоо маргааш хэрэг болно гэж найдаж байсан. Ингээд 2017 оны 10 дугаар сард охины амь насыг хөнөөснөөс хойш одоо яг 30 жилийн дараа мөрдөн байцаагчид гэмтийн мэдээ хүлээн авсан. 2007 онд илрүүлсэн ДНХ Францын үндэсний генетикийн мэдээллийн санд хэдхэн сарын өмнө бүртгэгдсэн нэгэн хүний ДНХ-тэй төстэй болох нь тогтоогдсон байна. Энэ мэдээлэл Оголион хотын мөрдөн шалгах хэлтэст ирэхэд одоо хинт шууд итгээгүй, зарим нь бүр алдаа гарсан байх гэж бодож байж. Учир нь 30 жилийн турш ямар ч үр дүнд хүрээгүй хэрэг одоо гинтхэн нэгэн бодит хүнтэй холбогдсон гэдэг бараг боломжгүй зүйл мэт санагдчихсэн юм байна. За тиймээс шинжилгээний үр дүнг дахин шалгуулж үнэхээр андуурал биш эсхийг баталгаажуулсны дараа л мөрдөн байцаагчид эцэст нь анхны бодит мөрийг олсноо ойлгосон. За энэ хэрэгт холбогдсон хүн бол 30 гаруй насны эрэгтэй байсан. Гуаси Шарл де Голль нисэх буудлаас 54 км, харин Парисаас ойролцоогоор 85 км зайд оршдог Виллер-Котре хотод хоёр эрэгтэй хоорондоо зодтолж байгаад цагдаад баригдсан юм байна. Ердийн нэгэн зодооны хэрэг мэт харагдсан энэ явдлын дараа хуульд заасны дагуу хоёр хүний ДНХ-ийг авч үндэсний мэдээллийн санд бүртгэсэн юм байна. За системийн мэдээлснээр шинээр бүртгэгдсэн ДНХ нь 1987 онд А13-ны замын дэрэгдээс олдсон үл таних охины одоо бүтээнлэгнээс илэрсэн ДНХ-тэй маш ойр холбоотой байсан бөгөөд энэ ДНХ нь охины ах одоо эсвэл маш ойрын төрөл садных нь нэгнийх байх магадлал өндөр байсан. За тэр хүнийг Ануаг Түлүб гэдэг байв. Гэхдээ мөрдөн байцаагчид түүнийг алуурчин гэж бол бодоогүй. Учир нь 1987 онд охин нас барах үед Ануаг Түлүб ердөө 3 настай хүүхэд байсан байна. Ингээд мөрдөгчд утасны үзүүрээс татаж эхлэх мэт энэ гэр бүлийн өнгөрсөн түүхийг нэг нэгээр нь судалж эхэлдэг. Тухайн үед 33 настай Ануаг Түлүб нь Виллер-Котре хотод үндэсний дэлгүүр ажиллаж байсан. Мөрдөн байцаагчид түүнийг болон түүний ойр дотны хүмүүсийг нууцаар ажиглаж эхэлсэн байна. Энэ ажиллагааны талаар маш зөөхөн хүн л мэдэж байсан. Хэргийг хариуцж байсан шүүгч мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн дарамт, мэдээллийн алдагдал үүсгэхгүй тулд одоо бүхнийг маш нууц байлгахыг хүссэн бөгөөд бүр улсын прокурорт ч хүртэл бүх мэдээллийг шууд дамжуулаагүй байсан. За утаснуудыг нь чагнаж, уулздаг хүмүүсийг нь судалж, амьдралынх нь бүхий л орчныг шалгасан байна. За Ануаг Түлүб гэдэг одоо эцэг эхтэйгээ маш ойрхон харилцаатай байсан байна. За түүний эцгийг одоо Ахмед Түлүб, түүний ээжийг одоо Халима Түлүб гэдэг. За тиймээс мөрдөн байцаагчид түүний аав ээж хоёрын талаар мэдээлэл цуглуулсан. Тэд хоёулаа 60-аад насны хүмүүс байсан бөгөөд 2010 онд салсан юм байна. За аль нь ял шийдвэрлэгүй байсан тул анх харахад одоо ямар ч асуудалгүй хүмүүс мэт санагдсан. За энэ гэр бүл нийт 7 хүүхэдтэй байж мөрдөн байцаагчид хүүхдүүдийн одоо төршний бүртгэл, сургуулийн мэдээлэл, захиргааны одоо бүх баримтыг нэг бүрчлэн шалгаж явахдаа хүүхдүүдийн нэгнийх нь нэр одоо 1987 оноос хойш бүх бүртгэлээс генет алга болсон байхыг анзаарсан байдаг. Тэр хүүхдийн талаар төрийн байгууллагуудад ямар ч одоо мэдээлэл үлдээгүй, сургууль суралцсан бүртгэл байхгүй, оршин суугаа газрын мэдээлэл байхгүй, амьдрал нь яаж үргэлжлсэн талаар ямар ч уул мөр олдоогүй. Тиймээс мөрдөгчдийн хувьд Түлүб гэр бүлийн бүртгэлээс алга болсон тэр хүүхэд болон А13-ны замын одоо хажуугаас олдсон үл таних бяцхан охин нэг хүн байх магадлал өндөр байсан. За дараагийн хэдэн сарын турш мөрдөн байцаагчид гэр бүлийн бүх гишүүдийг нууцаар ажиглаж, утасны яриаг нь чагнаж, өдөр тутмын амьдралыг нь судалж исэн. За тэгэд аав ээж хүүхдүүдийн хэн нэг нь одоо өнгөрсөн үеийн ам алдах болов уу гэж найдаж байсан ч гэр бүлийнхэн энэ хэргийн талаар огт ярьдаггүй байв. За ингээд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өглөө мөрдөн байцаах шүүгчийн тушаалаар баривчлах ажиллагаа эхэлдэг. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь сэжиг авч оргон зайлгаас сэргийлэхийн тулд бүх ажиллагааг маш нууц болгоомжтой төлөвлөсөн бөгөөд аль болох олонний анхаарал татахгүйгээр явуулахыг зорьсон байна. Ингээд туйлын нууцлалтаагаар хоёр тусдаа баг хөдөлж нэг нь Халима Түлүбийн гэр рүү, нөгөө нь Ахмед Түлүбийн гэр рүү очдог. За харин Ахмед Түлүбийн хариу үйлдэл одоо мөрдөн байцаагчдын төсөөлж байснаас огт өөр байсан. Тэр сандарч твдээгүй, эсэргүүцэлж үзүүлээгүй. Харин ч одоо олон жилийн турш дотроо хадгалсан хүнд нууцын төгсгөл ирснийг мэдэрсэн хүн шиг харагдсан байдаг. Тэрээр мөрдөн байцаагчдад бараг л одоо та нарыг ирсэнд баяртай байна. Миний хувьд 30 жилийн турш үргэлжилсэн хар дарсан зүйл өнөөдөр дуусч байна гэсэн утгатай зүйл хэлсэн байна. Хожим өгсөн мэдүүлгүүдээс харахад тэр энэ явдлыг амьдралынхаа хамгийн том эмгэнэл гэж үздэг байсан бөгөөд өөрийгөө хулчгар хүн байсан гэж буруутгаж 30 жилийн турш дотроо хадгалсан бүх зүйлээ эцэст нь ярьж өгөх боломж олдсонд одоо бараг тайвширсан мэт байсан гэж. Цагдан хорих үед Ахмед Түлүб болсон явдлын талаар
өөрийн хувилбарыг ярьсан. За түүний хэлснээр нэгэн орой одоо ажилласаа гэртээ ирэхэд нь охин нь аль хэдийн нас барсан байсан бөгөөд тэр үед өөрт нь одоо хоёрхан сонголт байсан гэж мэдүүлсэн. Нэг бол эхнэрээ цагдаад мэдэгдэж бүх үннийг хэлэх, эсвэл одоо гэр бүлээ хамгаалах гэж оролдох. За гэвч тэр одоо эхний сонголтыг хийгээгүй, харин эхнэрээ хамгаалж болсон явдлыг нуун дарагдуулахыг сонгосон байна. За түүний яриагаар тэр шөнө гэр бүлийнхэн юу хийхээ мэдэхгүй хонсон бөгөөд маргааш нь бүгд машиндаа суугаад Марокко руу явхаар замд гарсан. За учир нь тэд бол анхнаасаа л ер нь Марокко гаралтай хүмүүс байсан. За Ахмед Түлүб тухайн үед хэрв бүх үннийг хэлчих юм бол шоронд орж үлдсэн хүүхдүүдээсээ сална гэж айсан тул чимээгүй үлдэхээр шийдсэн гинэ. Ингээд тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт замд гарсан бөгөөд машины арын хэсэгт олон жилийн турш хүчирхээлэлд өртөж эцэстээ амнасаа алдсан охиных нь зогцос байсан. За мөрдөн байцаагч түүний мэдүүлгийг сонсоод хүний сэтгэл зүй заримдаа ямар хачирхалтай хамгаалах механизм ажилуулдаг болохыг анзаарсан байна. Хүн өөрийн бүтээсэн бүх амьдрал, гэр бүл, нийгмийн байр сууриа нэг дор алдах аюултай нүүр тулах үед аимшигт өмнөнийг үгүйсгэж дотроо өөр тайлбар бий болгодог. За сэтгэл судлалд үүнийг үгүйсгэх гэж нэрлэдэг бөгөөд зарим хүмүүс ийм байдлаар одоо олон жилийн турш амьдарч чаддаг байна. За жилээс жил худал үнэн хоёр холилдож хүний дотор яг буглаа мэт хатуу бүргүүл үүсдэг бөгөөд эцэстээ тэр хүн өөрөө хүртэл юу үнэн юу худал болохыг ялгахаа болдог байна. Ахмед Түлүб өөрийгөө охиндоо гар хүрч байгаагүй гэж мэдүүлж хүүхдийг нь одоо тогтмол зоддог хүн бол эхнэр нь байсан гэж тайлбарлаж байв. За харин эхнэр Халима Түлүб огт өөр байр суурь баримталж исэн. За тэрээр эхний байцаалтын үеэр бараг хамтран ажиллаагүй бөгөөд эхэндээ одоо болсон зүйлсийг санахгүй байна гэж мэдүүлж дараа нь бүр охиноо амьд байгаа одоо 30 орчим настай болсон Мароккод амьдардаг хүүхдүүдтэй ч одоо болсон бөгөөд өөрөө түүнтэй байнга холбоотой байдаг гэж хүртэл хэлсэн байна. За байцаалт үргэлжлэх тусам түүний ярианд олон зөрчил илэрч эхэлсэн бөгөөд одоо мөрдөн байцаах шүүгчийн өмнө дахин мэдүүлэг өгөхдөө өмнө нь худал ярьснаа хүлээн зөвшөөрсөн. За ингээд тэр хоёр одоо тус тусдаа нэгнээ буруутгаж эхэлдэг. За хин нь үнэн ярьж байгаа, хин нь өөрийгөө одоо хамгаалахыг оролдож байгаа нь ойлгомжгүй болсон энэ үед Халима Түлүб ажмаар одоо нэгэн зүйл хүлээн зөвшөөрсөн. За тэрээр маш их ууртай, заримдаа одоо өөрийгөө хянаж чадахгүй хэмжээнд хүрдэг. За гэхдээ ердийн үед тэр тайван, хүмүүс туслах дуртай, хүүхдүүдтэй хайртай хүн байсан боловч тэр бяцхан охины тухайд ямар нэгэн үйл үзэгдэх хан тэдний хооронд байдаг мэт санагддаг байсан гэж хэлсэн байна. Тэр бүр ямар нэг зүйл намайг охиныг цохоход хүргэдэг байсан гэж хэлсэн байгаа. За тэгээд өнөөдөр ч би өөрийгөө ойлгодоггүй гэсэн нэг хачин мэдүүлэг өгсөн. За ингээд мөрдөн байцаагчид охины амь насыг хөнөөсөн шалтгааныг ойлгохын тулд юуны өмнө Ахмед Түлүб болон Халима Түлүб хоёрын амьдралын замналыг судалж эхэлсэн. 1980-ад оны ихэр шинэхэн гэрэлсэн залуу хос болох Ахмед болон Халима хоёр Мароккогоос Франц руу нүүж ирсэн байна. За тухайн үед Ахмед Касабланка хотод жирийн нэгэн худалдагчаар ажиллаж байсан. Түүний хувьд Франц улс одоо илүү сайхан амьдрал, илүү их боломж амлсан мөрөөдлийн орон мэт санагдаж байсан байна. За хүн төрлөх нутаг гэр бүл танил бүхнээ одоо орхон өөр улс руу явна гэдэг бол тийм амар шийдвэр биш байдаг. За гэвч шинэ оронд ирэх нь дандаа аз жаргал авчирдаггүй. Төрсөн нутаг, хэл, соёл, ойр дотны хүмүүсээс холдох нь өөрөө томоохон одоо сэтгэл зүйн цохилт болдог. За Ахмедийн хувьд Францад ирсний дараа амьдрал нь одоо айжмаар дээшилсэн гэж хэлж болох бөгөөд тэр эцэстээ жижиг хүнсний дэлгүүр ажилуулж одоо баг багаар нийгэмд байр сууриа олж чадсан байна. За харин эхнэр Халимагийн хувьд бол бүх зүйл өөр байсан. Тэрээр Касабланка хотод баг сургуулийн багшаар ажиллаж байсан. Өөрийн гэсэн ажил мэргэжил, нийгмийн байр суурь, ойр дотны гэр бүл, ах дүүсийн хүрээлэлтэй байсан. Тиймээс Франц руу явах шийдвэрийг бол тэр дэмч нэг дуртай хүлээж аваагүй. Тэгээ нөхрөө дагаж явсан нь уламжлалт гэр бүлийн үүргээ биелүүлсэн хэрэг байсан юм байна. За гэвч одоо Франц дээрээ тэр өмнөх бүх зүйлээ алдсан. Нэгэн цагт одоо багш байсан эмэгтэй гинтл одоо ажилгүй болж өөрийн гэсэн байр сууриа алдан хүмүүсийн нүдэн зүгээр л одоо нөхрийнхөө эхнэр болон хувирсан. Түүний төсөөлж байсан сайхан амьдрал бол ирээгүй. Харин ч эсрэгээрээ өдөр тутмын амьдралын бэрхшээл, мөнгөний хомсдол, ирээдүйн тодорхойгүй байдалтай нүүр тулсан байна. Халима Францад ирснийхаа дараа амралтаараа дахин Касабланка руу буцаж очсон бөгөөд одоо тэндээ 3 дахь охиноо төрүүлсэн юм байна. За гэвч тэр одоо нэрээ охиноо эмээгийнх нь асрамжинд үлдээгээд ганцаараа Франц руу буцаж ирсэн. За харин Мароккод эмээ дээрээ үлдсэн охин эмээгийнхээ халамжд оргисуулж эмээнд түнд хэмжээшгүй хайр өгч байсан учраас охин өөрийн гэсэн ертөнцөө
тэндээ бий болгож эхэлсэн. За гэвч 16 сарын дараа түүнийг Франц руу авчирсан юм байна. Ингээд төрсөн ихтэйгээ бяцхан охин бол дахин уулзсан. Гэвч энэ уулзалт одоо хизээч одоо жинхэнэ их охины холбоог бий болгож чадаагүй. Халима хожим одоо мэдүүлэг өгөхдөө охинтойгоо хизээч жинхэнэ дотн холбоо тогтоож чадаагүй тухай ярьсан. За түүний хэлснээр охин хэсэг хугацаанд эмээ дээрээ байсан учраас тэдний хоорондын харилцаа бараг л одоо танихгүй хүмүүсийг шиг болсон байна. За бид хоёртой хинд маань одоо хугацаа хэрэгтэй байсан. Тэр миний охин мөн ч гэлээ ямар нэг одоо хүчин зүйл бид хоёрын дунд ханд босгоод байсан гэж одоо мэдүүлсэн байна. За харамсалтай нь энэ мөчөөс эхлэн охины амьдрал одоо улам буруу харанхуй болж эхэлсэн. Тэр айжмаар одоо гэр бүлийн нэгэн хүүхэд байхаа болж хүчирхийллийн бай болон хувирсан. Дараагийн 2 жилийн хугацаанд түүний бие дээр олон тооны хуурал үүсч хадсан мөрөөдүүлдэж халуун эндүгээр түлэгдсэн сорвууд нэмэгдсээр байсан. За эцэст нь 1987 оны 8 дугаар сарын 10-наас 11 жилч шөнө энэ эмгэнэлт явдал хамгийн аимшигтай төгсгөлтэй бол хүрсэн. Дөнгөж 4 насны сартай охин нас барсан бөгөөд маргааш нь эцэг их нь одоо охиныхоо цогцыг Марокко руу явах замдаа А10 хурдны замын ойролцоо орхин одоо замаа үргэлжлүүлсэн байна. За хамгийн аимшигтай нь энэ үед гэр бүлийн бусад хүүхдүүд ч одоо машинд хамт явж байсан байдаг. 2018 оны 6 дугаар сарын 14-нд 48 цагийн турш үргэлжилсэн цагдан хорилтын дараа Ахмед Түлүб болон Алима Түлүб нарыг урьдчилан хорих шийдвэр гарсан. Тэр өдөр шүүх байгууллага олон нийтэд мэдээлэл өгч хэвлэлийн баг хурал зохион байгуулсан юм байна. Прокурорын мэдгдснээр тэднийг насанд хүрээгүй хүүхдийн амийг хүнүүсэн хэрэг, цогцос нуун дарагдуулсан хэрэг, мөн хүүхдэд удаан хугацааны турш санаатай хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгасан байна. За ингээд 31 жилийн турш А10 хурдны замын үл таних охин гэж нэрлэгдэж ирсэн хүүхдийн одоо жинхэнэ нэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэд зарлах боломжтой болсон байна. За тэр хүүхдийн нэрийг Инас Түлүб гэдэг байсан бөгөөд эцэст нь тэр нэртэй төрсөн унсаар өдөртэй өнгөрсөн амьдралтай болсон. Аль бие усны бүртгэлээс нь харахад бол Инас Түлүб 1983 оны 7 дугаар сарын 3-нд Касабланка хотод төрсэн байдаг. За энэ мэдээг сонсоод Сюэвг тосхны орсон суугчид тэр дундаа олон жилийн турш охины булшинд одоо цэцэг өргөж ирсэн хүмүүс сэтгэлээ барьж болж чадаагүй. Олон жилийн турш төсвөр төвчээртэй ажилласан мөрдөн байцаагчдын хөдөлмөр талаар болоогүй. За учир нь одоо булшин дээр А10-ын бяцхан охин гэсэн үг биш, харин жинхэнэ нэрийг нь одоо бичих боломжтой болсон. За Ахмед болон Халима Түлүб нар урьдчилан хорих ангид 1 жил гаруй хугацааг өнгөрүүлсний дараа суллагдсан байна. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байсан учраас тэд эрх чөлөөтэйгээр шүүх хурлаа хүлээх болсон. За сэтгүүлчид тэдний өмгөөлөгчдөөс тайлбар авахыг оролдсон боловч тэд ямар нэгэн мэдэгдэл хийхээс татгалцсан байна. За гисэн хэдий ч мөрдөн байцаалтын төгсгөлд шүүх Халима Түлүбийг тарчлаан зовоох болон онц хэрцгий үйлдэлийн улмаас хүний амь хохироосон хэрэгт буруутган эрүүгийн хэргийн шүүхэд одоо шилжүүлэхээр шийдвэрлсэн бол Ахмед Түлүбийг хамсаатнаар одоо татан шалгахаар болсон юм байна. За өмгөөлөгчдийн гаргасан олон удаагийн гомдол давж залдах хүсэлтийн дараа дээд шүүх 2024 оны 9-р сард Халима болон Ахмед нарыг Луагийн Шех мужийн эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлэх шийдвэрийг хэвээрүүлдэггээд хэргийг шүүхээр хэлэлцүүлэхийг эцэслэн баталгаажуулсан байна. Анх төлөвлөсөн хугацаанд шүүх хурлыг явуулах боломжгүй болсон бөгөөд Булва хотод ийм хэмжээний онц ноцтой хэрэг хянан хэлэлцэхэд тохирсон танхим одоо бэлэн байгаагүй учраас шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдсон юм байна. Ингээд эцэст нь 2026 оны 11-р сарын 9-өөс 27-ны хооронд энэ олон жилийн турш Францыг зочроосон хэрэг шүүхийн өмнө хэлэлцэгдэхээр одоо товлогдсон юм байна. За энэхүү хэргийн талаар нэгэн мөрдөн байцаагчийн хэлснээр тухайн өдөр машинаар явж байхдаа радиогоор А10 хурдны замын дэргэд олдсон үл таних бяцхан охин эцэст нь нэртэй болсон тухайн шинэ мэдээг бол сонссон. За тэр агшинд өөрийн эрхгүй маш хүчтэй зочрол мэдэрсэн бөгөөд тэр зочрол нь гуйныг эсвэл одоо баяр хөөрөөс илүүтэйгээр олон жилийн турш дотроо тээж авсан одоо үл үзэгдэх дарамт генет одоо арилж байгаа мэт мэдрэмж байсан байна. За өөрөө ч анзааралгүйгээр энэ хэрэгтэй одоо холбоотой хүнд ачааг зүрх сэтгэлдээ хадгалж авсан гэдгээ тэр үед л ойлгосон гинэ. Тэгээ мэдээ сонссныхоо дараа тэр машина замын хажууд зогсоогоод хэсэг хугацаанд бол амсгаа гарч суусан бөгөөд өнгөрсөн он жилүүдийн одоо бүх дүр зураг, хэргийн газрын зураг, бяцхан охины булш, мөрдөн байцаалтын явцад туулсан бүх мөчүүд нь нүдний өмнөр нь одоо жирэлзэн өнгөрч байгаа мэт байсан гэж тэр дурсан ярьсан байна. За ингээд өнөөдрийн маань хэрэг үүгээр өндөрлөж байна. Энэ хэргийн талаарх дүгнэлтийг та бүхэнд үлдээх болохоор
сэтгэлдээ үлдээгээрэй. За лайк болон subscribe дарж суугаад дэмжээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.